Kex podcast-ыг Apple Podcast дээр 5 од дээр review-ээр дэмжээрэй. YouTube суваг дээр subscribe дараарай. Kex podcast. Сайн байцгаана уу залуусаа. Монголын Kex-ийн тухай хамгийн хөгжилтэй подкастыг хамгаалж байгаа зүйл бол Play Safe. Та ч бас Kex-тэй өөрийгөө Play Safe-ээр хамгаалаарай. Хязгааргүй 50. Хязгааргүй 50. Сайн байцгаана уу Kex podcast-ийн ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээ өнөөдөр маш сонирхолтой зочин байгаа. Энэ бол vlogger, YouTuber, marketer Heinrich. Бас түүний Heinrich Chian гэдэг YouTube суваг дээр subscribe, like, share дараарай. Монголчуудаа. Угаасаа хүлээрээ болох юм чи өөр юу их үдэ. Аха. Тэгээ Heinrich бас makeup artist-аар ажилладаг байгаа. Та бүхэн бас тэрийг харж байгаа бах. Тэгээд өнөөдөр бол оролцож байгаа зочин маань бит хоёрын хийжсэн подкаст донд одоо хамгийн залуу эмэгтэй зочин болж байгаа гэдгээр бас онцлогтой байгаа. Аа. Тэгээ Heinrich манай цэгийн уруулыг буцсан. Гэтэ доодох уруулыг нь. За тэгээд хэдүүлээ өнөөдрийн дугаараа эхлэе. Тэгээд бит хоёрын урилгыг хүлээж авсан баярлалаа. Намайг ч гэсэн урьсанд баярлаа. Танаа ингээд оролцоогч ер нь танаа подкастт дуртай шүү. Ер нь иймэрхүү подкаст маш хэрэгтэй гэж боддог хөндлөж байна. Маш хэрэгтэй юм лээ. Тэгээд бид хоёр бас чиний айгу болон влогуудыг ер нь бол үзсэн. Тэгээд айгу таалагдсан контент нь өөрөө таалагдж байгаа учраас бид хоёроос зочноор өрөө гэж бодсон байгаа шүү. Оо, өстой маш том их баярлаа. Бас манай үзэгчид бас одоо Жинзигийн нэгэн төлөөлөгч ямархуу байгааг бас сонирхолтой санагдсан гэж бодож байна. Heinrich ер нь сайн найзын шинж гэж ер нь юу юм бол доо? Чиний хувьд сайн найз. Best friend forever. За best friend forever гэвэл ямар ч байсан forever гэдэг чинь удаан хугацаанд цуг байна. Бараг гэр бүлийн найз гэдэг шиг л би биндээ гэр бүл шиг тэгж тусаж дэмжин баян ингээм хамт наалдаад яваад байх гэдэг бол бас хамаагүй friends best friend биш юм байлээ л дээ. Гэтэ яг best friend гэж ойлгож болох л ах. Гэхдээ яг хэцүү үед хинлүү залгах вэ? Найз чинь яг л хоёр дахь гэр бүл яг эцэг их одоо ийг оролдог. Тэгээд ер нь хүнд найз байхгүй бол хүн ер нь ганцаардлаас болж жигнэсээ өгдөг тийм ер нь бол хүчин. Аа. Чиний хувьд? Миний хувьд гэвэл яг амар гоё жишээ хэллээ. Одоо жишээ нь надаа хүнд хэцүү байдал тохиолдох юм бол би яг хин рүү залхаа мэдж байгаа. Тэр бол шууд гараад ирдэг. Шууд ингээ мэдрэмжээрээ би энэ хүн рүү залхах гэдэг мэдж байгаа. Хэрвээ чи энийг энэ асуултанд яг хариулж чадахгүй бол тэгвэл бас л ер нь хэцүү л байна л да. Тийм. Амар өрөвдөлтэй надад санагдаж байна. Тийм. Одоо ингээд одоо хэцүү үед хинлүү залхах вэ гэвэл одоо хөвчлэн найз залуу ч юм уу эсвэл хайртай хүн эсвэл гэр бүл ч юм уу тиймэрхүү юм байна шүү дээ. Гэтэ гэр бүл рүүгээ залгаж чадахгүй бүр нэг тийм хувийн амьдралын ч юм уу эсвэл бүр яг хэцүү үедээ хинлүү залгах гэж бодонгот амар хэцүү ер нь байдаг тийм. Ер нь яг би ч гэсэн бас тэгжэл бодож ин л та тэгэхээр түрүүний хэлсэн дээр одоо чинь байнга ингээл хамттай байх гэдэг бол яг үндэ яг тийм найзыг амар илэрхийлдэг зүйл гэж би бодгоо. Ялангуяа анзаараад хахад октод ингэдэг. Чи тэрнтэй нийлээд байна. Чи юусоо ойр дуулцгаа болчлоо. Чи над руу заалгасангүй гэдэг. Энд чинь өөрөө яг найзын зүйл биш байхгүй. Яагаад заавал ингээ өдөр болгон ингээ салахгүй ингээ хамт байх хэрэгтэй гэж те. Уулзахгүй байгаа мөртлөө сэтгэлд ингээ яг намайг гэх хүн байгаа шүү гэдэг юм мэдрэмж байж ивэл надад бол яг тэр найз юм шиг санагддаг. Тийм яг үнэ. Одоо нэг амар удаан харьцааг одоо жишээлбэл маа нэг амар бас нэг бести гадаад байдаг байхгүй. Тэгээд бид хоёр бүр багаас нийлдэг. Тэгээд тэрээр гадагшаа явж ирэхдээ хүртэл натаа ингээд яг бид хоёр хэдэн сар уулзааг байсан ч гэсэн яг бид хоёр байсан шигээ байдаг. Одоо бид хоёр уулзаагүй бүр олон жилүүд бүр ингээд хэдэн жил болж байгааг бүр мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан дүүний стори морыг ингээд хальт харахаар ингээд яж байгаа айгу бага стори гэдэг. Хальт харахаар яг ингээд өмнө нэг нийлж байгаа тэр охин харагдал. Тэгээд хэрэв Монгол төрөөд дөрөв угаасаа яг л байгаараа л буцааланд байж байгаа. Аа. Надад бас адилхан байгаа. Миний бүр хамгийн хоёр сайн найз Пош хүн. Би 4 жил уулзаагүй. Гэтэ би бинийгаа бүр
10-аас илүү жил би надад таньж байгаа бүр одоо хамтдаа одоо бүх юм хийж байсан. Тэгээд одоо ч гэсэн одоо байнга тогтмол ингээл сард нэг удаа хоорондоо ингээд чат бичдэг. Гэхдээ үргэлж цэцгэлд байдаг. Нэг одоо уулзах юм бол одоо тэгээ хэл тавигдаа тэгэл уулзах юм бол тэгвэл яг л ингээл юу яцхан ингээл өчтөр уулзж байгаа шүү тийм л байна. Яг тэр чинь нөгөө нэг чиний одоо яг саяны асуусан best friend forever BFF гэдэг чинь татагдчих байгаа байхгүй. Best friends гэтээ артталт нь зүгээр яг миний best friend гэж байж болно. Гэтээ миний BFF бол миний best friend гэтээ forever яг үрд байх best friend бол тийм. Тэгж л гарч ирдэг байна. Тэг яагаад бит хоёр бас ингээд найзуудын талаар ярьж эхэлсэн байх гэхээр бидний амьдралд найз амар чухал байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл ялангуяа охтууд юм уу хоорондоо ингээд ярьж марихад нөгөө найзуудтай ярьдаг, ээж аавтай ярьдаг тий. Эсвэл хин нэг хамаагүй хүнд ярихгүй тийм зүйлүүд биднэрт амар их тохиолддог учраас хэрэгтэй тий. Яг тэгдэг би бол нэрээ ер нь би яг үндэ амар extrovert юм шиг хэрнээ ер нь хинт ч ер нь юу ч ярьдаггүй. Ер нь баг best friend байсан ч гэсэн нэг юм ер нь яриад байхгүй. Найзлуудаа ч юм ярихгүй, гэрийнхэндээ ч юм ярихгүй. Би моорндаа л юм ярьдаг. Хоёр ер нь ямар ордих вэ? Моор бит хоёр уу? Үгүй чи ямар ордих вэ? Хоёлаа яасан. Би cancer. Мөхийн орд. Зэги. Би ихрийн орд Gemini. Би бол хомх Aquarius. Тий, энд тэ яг нарны аймгаар нарны ордоо ярьж байгаа гэсэн. Тэрнээс гадна бас өөр зөндөө сарны орд морд, мандалт орд морд гэд байдаг юм шиг үлээ. Тэгээд судлах юм бол орд юу Scorpio шүү. Миний moon sign Scorpio, rising Taurus. Би тэгтээ өөрийгөө яг удахгүй юу мэдмээр байгаа. Хідэн яг нөгөө хідэн цаг төрснөө тодорхойлоо гэж бодож тэгээд яг нөгөө мөн сайн нэрээ олж байгаа. Тэр мэдж байгаа юм байна те. Би зүгээр барагцаагаар зүгээр олсон. Гэхдээ яг итгэлтэй биш байгаа. Яг хідэн цагт ээжийн важинанаас гарсан бэ гэдгийг яг мэдэхгүй байгаа гэсэн. Тийм хоёрын төрсний хөшлөгэндөө байдаг ус юм уу? Нөө бид нар чинь жоохон 91 онд төрсэн болохоор 30 гарсан хүмүүс хэцүү л байсан да. Тэр үед цагийг тэмдэглэдэг байсан юм лээ. Манай аав зөв хідэн цаг төрснөө мэддэм байл шүү дээ. Хідэн цагт хийснээ ч мэдэж байгаа те. Тийм бараг тийм нэг удаа тэрнийхээ тухай надад ярьсан. Гэтэ яг би гэв. Яг чамайг үлдэж захта. Тийм гоё л байсан шүү дээ. Кино. Тэний юу зодиак болон юу энэ ордны ингээд янз бүрийн тайлбар болон одоо мэдээлүүд тэрэнд ер нь тоор хэр итгэдэг вэ? Юу гэж боддог вэ? Уу яг би бол яг итгэдэггүй заяа. Тэр бол bullshit гэж боддог. Яг гэхдээ нэг тийм тодорхой одоо зан характерууд байгаа шүү дээ. Одоо жишээл ялангуяа гадаад төрсэн хүмүүстэр би бол мэдгүй гадаад хүмүүстэр төрсэн хүмүүстэр хэтэрхий өөрөө тийм Монголд бол яг ингээд дөрвөн үйлрэл байдаг. Шаал эрс дөрвөн үйлрэл байдаг. Тэгээд тэрэн дээр яг нэг уур амьсгалд яг төрсэн яг сарны нарны ордоор ярил нэг уур амьсгалд төрсэн хүмүүс яг нэг ижлэхэн зантай байдаг ч юм уу. Жишээ нь зунаар төрсэн хүүхдүүд зуны үйлрэл илүү дуртай байдаг. Өвөл төрсэн хүүхдүүд өвлийн үйлрэл илүү дуртай байдаг. Тиймэрхүү жин чанараараа айгүй байдаг. Гэтэ бас би Scorpio-нуудыг ямар гэдгийг мэдж байгаа. Тэгээд ихрийн ордныхуудыг бас ямар гэдгийг мэдж байгаа. Ерөнхийдөө бас нэг ижлэхэн тал байдаг. Гэтэ бүгд тийм гэсэн үг биш. Тэгээ би бол угаасаа итгэдэг ер нь бол би өөр айгу шүтлэгтэй хүн баггүй юу. Гэхдээ яг энэ од гариг ирэхс чинь өөрөө шүтлэгч гэхээсээ илүү шинжлэх ухаан талдаа болоо явчихж байгаа шүү дээ. Тэгээд би энэ бол ер нь итгэдэг. Гэхдээ бүх хүмүүс адилхан гэдэг бол хүлээн зөвшөөрөхгүй мэдээж өөр ингэсэн онцлог байгаа. Гэхдээ ерөнхий шинж чанараараа бол Gemini-уудыг би ингээ анзаарч хахад одоо би Gemini-уудтай айгүй их найзалдаг. Тэгэнгუთ ерөнхий юм нэг юм хоёр хүн дотор нь байгаа юм шиг те. Нэг юм гоё болол, нэг юм болол тэгэл яг ясам дээр ингээ амьдрал дээр гэдэг байж байгаа мөртлөө нэг болонд ингээд ойлаад сууж идэг ч юм уу нэг тиймэрхүү төрлийн ч юм уу байд юм шиг санагдаад байдаг. Тэгээ тиймэрхүү юмнууд ерөнхий юмнууд нь бол хараад байдаг. Нөгөө нэг GC чи ингэж дуулдаг үстэй. I'm crazy fucking Gemini гэдэг чинь хүн болгон ер нь бол Gemini crazy гэдгийг мэднэ. Харин. Тэгээ хэдүүлээ Kex гэд подкаст дээр бас ярьж байгаа юм чинь хамгийн орондоо сайн орд бол хилэнц байдаг тий. Хилэнцүү. Хилэнцийнхаа. Хилэнц чинь 10 сарын 23 чинь хилэнц билүү? Тий 10 сарын. Манай хаа. 10 сарын 25 босоо. 11 сарын донд хүртэл. Яа, тийм юм уу? Чи сонсч ирсэн үү? Манай сайнсан. Тэгж байгаа байна. Намайг зөндөө удаа тавиулчихсан гэхгүй юу? Окей. Би хилэнцийн ордны хүнтэй хийж үзээгүй байгаа. Гэтэ ир эмхтэй ялгаагүй юу те? Ялгаагүй. Эмхтэйчүүд нь бүр ингэж галзуу байдаг. Вау.
Вау. Гэтэ ингэ бодохоор бас амар сонь тий. Gemini болохоор яг би тиймийг уншижсэн л та Sex Life дээр ямар байдаг вэ гэдээ уншихаар яг л хоёр өөр хүн байгаа юм шиг байдаг. Чи Gemini-тай унтах юм бол галзуурна. Нэг бол өөр хүн болол, нэг бол өөр хүн болол. Тий. За тэгэлсэн юм. Тэг яг юу нь би бас надад ч үнэ гэж бодож ш нь унтахаар чинь яг нөгөө хүнийхээ юмыг авчих штэ тий. Тэгэнгүүт би бас яг тэгэж боддог. Нөгөө сүулт нөгөө нэг влог дээр нь яг нөгөө сүнсээс солилцох гэдэг юм байсан штэ тий. Тэр талаар хэдүүлээ бас подкастаараа яриа гэж би бодож байна л та. Одоо ингээд яг унтсан хүмүүсийнхаа одоо жишээ нь тэр мэдээллийн генд нь байгаа мэдээллийг авдаг гэдэг подкаст юуна влогоор ярьсан байсан шүү дээ. Тэр чи бол яг үнэхээр 100% итгэл үнэмшилтэй байна. Тэр 100% итгэл үнэмшилтэй байгаа тэрэн дээр тэрийг бол яг би бол хэлэхдээ сүнсээ солилцсон гэж хэлж байгаа хас тэр нь бол яг мэдээлэл солилцож байгаа байхгүй одоо окситоцин нэг тийм их одоо тий юмнууд ингээд ялгаруулаад тэр хамгаалалттай байсан ч гэсэн ямар ч гэсэн энергийн солилцоо болж байгаа шүү дээ. Нэг тийм зураг мөрөг үзчихсэн мэт ингээд яг ингээд тэр нөгөө юмар ингээд холбогдсон байхад яг ингэж мөнгөтэй гэдэг юм чи бүр асар их энерги солилцоо болж байгаа байхгүй. Тийм болохоор тэр хүний сүнс энерги туулсан амьдрал зан чанар муу сайнтай бүх юмтай ингээд нэвчж байгаа. Чамрууч нэвчэн эрэгтэй эмэгтэй хамаагүй нэвчдэг байхгүй. Тэгээд тэр нь маш удаан хугацаанд хадгалагддаг. Бүр ингээд үүрт хадгалагддаг. Гэтэ тэр нь болохоор яг хамт байсан хугацаанаасаа жоохон багасаад явдаг. Заримдаа 9 сар хадгалагддаг. Тэгээд дараа нь 18 жил хадгалагддаг. Тэгээ бай болдог. Тийм би бас яг тэрнтэй холбоотой юм мэдээллүүд ингээ уншижсэн л та одоо жишээ нь нэг тийм артикл зүгээр уншижсэн чинь зүгээр жишээ олгоод ингээ жишээ нь нэг хар залуутай нэг хүүхэн унтчихсан. Гэтэл нөхөр нь цагаан арьстай байсан боловч хүүхдэн төрөхтэй хар арьстай төрсөн гэдэг жаахгүй. Тэгэнгუთ тэрийг тайлбарлахдаа одоо сав эмхтэн хүний сав бол айгүй тийм мэдээллүүдийн хадгалж мадгалаа ч юм уу ямар нэг юм аваад тэгээд өмнө нь унтчихсан хар арьстай залуугийнх нь ямар нэг мэдээлэл тэнд үлдээд юм уу те тэгээд хүүхэд нь өөр арьстай төрчлөө гэдэг юм ярьжсэн аахгүй. Тэгмээ шинжлэх ухааны талдаа бодохоор яг тэр бүр ээж аав эмээ өвөө хүүхдээ эцэс дунд нь бас хар арьстай хүн байсан байж болно шүү дээ. Тэрнийхээ мэдээллийг ч авсан байж магадгүй. Гэхдээ яг тэр артикл дээр тэгээ бичсэн байхаар би зүгээр вөө л гэж үзээ. Хоёр цагаан арьстай хүн секс хийсэн чинь хар арьстай хүүхэд төрсөн. Тэгэнгუთ тэр хүүхний унтжсэн залуучуудын мэдээлэл нь энд нөлөөлсөн гэдээ тайлбарлсан байгаа байхгүй. Тэм нэг онгой байж исэн маа нэг буйны байгууллагын цагаан арьстай ингээд Африкт очоод тэгэл тэр нэг тэр омгийнх нь одоо нэг гэр бүлд нэг цагаан арьстай хүүхэд төрж исэн. Тэгэл нөгөө хүн чинь нөгөө амар тийм боловсралтай гэж нөгөө омгийнх нь асуугаал. Гэхдээ энэ хүүхэд яагаад ингэ цагаан төрсөн бэ гэсэн чинь нөгөө хүн чинь нөгөө ямаанууд харангуудаа энэ цагаан ямуудын нэг хар ямаа асаагаас тэ яг энэ шиг адилхан тахгүй те. За би тэрийг бол зөвхөн үнээр мэдэхгүй маа. Ямар ч байсан одоо ингээд одоо надтай унтжсэн хүний зан чанар надаас гардаг. Чи өөрөө хүртэл мэдэрсэн мэт шүү дээ. Өөрөө мэдэрдэг. Тэгээд одоо нөгөө нэг одоо хоёр өөр X байгаа шүү дээ. Жишээл манай найз гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Тэгвэл манай найз миний бас нэг өөр мэддэг байсан нэг хүнтэй унтцсан байх юм бол унттай харьцдаг ч юм уу те. Тийм байвал тэр хоёр ингээд тэрнээс гардаг аришин тэрнээс гардаг аришин тэрнээс гардаг. Тийм болохоор одоо ингээд амьдралдаа унтчихсан бүх хүмүүсийн чинь зан чанар чамаас байн гарч байгаа. За бодоодох юм. Тэр өөрөөсөө дэше айтайхан чанар. Надтай унтсан хүмүүс юм TOEFL сайн өгдөг дараа нь IBT TOEFL 120 оноо аваад Америкт их сургуультай ордог. Harvard явах мөхөрдөө. Зарим охтууд нь ярихдаа жоохон ингээд нэг юу ч гэсэн хэлэн ингээд сайн ажилтдаг болдог. Тэгээ би хайнерс хэлж байгаа юмд итгэж байгаа ер нь секс гэж байгаа яг нэг хамтрагчаа сайн сонгохгүй бол одоо нэг секс юм нэг юу гэдэг штэ хүнтэй одоо ярилцсан тэгээд нэг энергийн солилцоо өгдөг штэ. Би мийг таньж мэдэн штэ. Секстгүй үгүй шийдвэр гаргана штэ. Тий. Гэхдээ ингээд заримдаа ингээд тэгээ one night надад юм тохиолдсон. Жишээ нь ингээд ерөөсөө огт тэгээ vibe-гоо тийм үнтэй ингээд секс хийснийхэн дараа амар тийм нэг юм юм шиг тэгэнгүүт нөгөө хүнийг бүр энэ хурдан ингээд яваасаа зайлаасаа гэдэг юм өслөд ерөөсөө нэг тийм тэр хүнийг харахыг ч хүсэлгүй. Зарим хүмүүстэй ингээд сексийн дараа бүр илүү гоё бүр илүү баг хайртай болоод ч юм уу. Гэтэ бүр нэг амар гоё энэ үнтэй дахиад уулзах юмсаа ямар гоё юм бэ гэх нэг тийм тэгээ нэг дээр нэмэх нэг тэнцүү 3 бүр нэм гоё энерги гоё энерги солилцоо. Би тэр хүн юм тэр хүн надаа юм гэсэн тэгээд
Тэр нь бүр амар илүү гоё хүчтэй. Бүр мятан одоо нэг сонин гартаа ингээд таарчих юм бол энергийн таарахгүй байх юм бол чи юм алдсан юм шиг санагддаг. Гоё байх юм бол би биндээ гоё юм өгсөн юм шиг санагддаг гэж. За бодоод бахи би. Тэг чи би алдчихлоо. Тэг чи бас алдсан үе байгаа байлгүй л яах вэ гэхгүй. Би бол яг өөрөөсөө дээш ч юм уу эсвэл нэг ер нь бол нэг ямар нэгэн тан зан үнэхээр таалагдсан байж ижил юм. Яг гэхдээ яг бас тэр хүнд муу надаас нуугдсан муу тал гэж байгаа шүү дээ. Тийм болохоор тэрийг мэдгүй оруулчихж байгаа байхгүй санамсруугаар чижтэй тэгээд угаасаа Гэхдээ ер нь хүмүүс би биндээ татагдахтаа мэдээж сайн талыг хараад дурлж байгаа шүү дээ. Тэгэнгუутаа энэ хүн надаас ийм илүү шүү, ийм мундаг шүү гэж дурлж байгаа. Тэгээд тэр зүйлийг авахар хийсэн чинь нуугдсан муу тал байх юм шүү. Амар тий. Бүр ингээд нөгөө нэг их найз охинтойгоо уулзчаад бараг жил мэл ирэхснээ. Тэгээд дараа нь суучин готой задж маддаг хүмүүс амар тий. Тийм токсик. Харин би зарим хүмүүс ер нь мэдгүй байгаа. Гэхдээ нөгөө гинжи мисэм гэсэн дууцаа энэ битний харилцаа токсик байлаа гээл тий. Надаа бас чиний влог дээр тэгвтэй хоёулын таалагдсан л да. Одоо токсик хүн гэдгийг тодорхойлж өгсөн. Тэгээ бас манай сонсогчдод бас ер нь чиний хувьд ер нь хүмүүс яг найз нөхөд ч юм уу эсвэл кекс амдэрч сонсдог ер нь бол токсик хүмүүсээс өөртөө ингээд юу хамгаалах ёстой. Энэ бол амар чухал. Тий. Хамгаалж иж ингээд одоо нөгөө бид нар байнга өдөр болгон шүдэ угаадаг шиг яг тэг шүднийхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа шүү дээ. Тэгэхгүй яг сэтгцийн эрүүл мэндийг ч гэсэн яг нэг шүдэ угаадаг шиг хамгаалах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол тэгээд хаа хамаагүй найзуудтай сэтгэлийн бодол нийлээд байдаг. Тэгээд болохгүй яг үндэ тэр найзууд чинь чам муухай ханддаг үйл чамд үрж байгаа хөрөлтэй шүү дээ. Тэгээд дээрэс нь янз бүрийн найз залуу чинь чам жоохон үл хүндэтгэлтэй хандсан эсвэл чамайг нэг жоохон уурандаа дүлхлүүл дүлхэж байгаа юм бол чамайг хэдэн жилийн дараа зодно гэсэн үг заяа. Окей. Тийм болохоор би бинийг өвдөхгүй л байх хэрэгтэй. Тэгээ одоо ер нь яг нийгэмдэр ч гэсэн ингээл амар юм viral сенсац болж байгаа зүйлүүд тийм токсик харилцаанууд ингээд байнгын ингээд лайв мавар явж ин л та тий. Тэг муухай жишээ үзүүлээд байгаа. Тий. Тэнгүүд чиний хувьд одоо жишээ нь влог дээр бол ярьсан байгаа хүмүүс бас тийш ороод үзэх бах. Гэхдээ хэдүүлээ энэ подкастаар ч гэсэн бас яриа тий. Одоо кексийн хамтрагч юм уу найз залуу relationship юу ч байдгийн эсвэл найзууд тэднэр дээр токсик хүмүүсийг ер нь яг яаж мэддгүү те чи Ямар шүүлтүртэй байна. Ямар ч байсан одоо надтай харьцсан шал өөр те надтай таалагдах гэж түрүүн оролдож байгаа надад хамаг сайн сайхнаа л харуулна шүү дээ. Тийм ш одоо ингээд олон нийтийн газар байж байгаа өөр хүмүүстэй яаж харьцаж байна. Жишээ нь надад цэвэрлэгч зөөгч ч юм уу цэвэрлэгч ингээд шалууга байж байгаа тэр хүн яаж алхаж байна. Тэгээд одоо би ямар нэгэн шүүмж ч юм уу өөрийнхөө тэр хүний үзэл бодлоос эсрэг зүйл үзэл бодол хэлвэл тэр хүн яаж хүлээж авч байгааг тийм амар сайн анзаардаг. Тэгээд би ирээд тэгж тэр хүнийг шалгах гайгүй байсан бол би дандаа тэр хүнийхээр гоё яана чи мундаг юм аа гэсээр хагаад алга болчихно. Тэр хүнийг би шалгахыг оролдвол би бол тэр хүнийг ингээл маш удаан эхлээд ажиглан тэгээд дараа нь өөрөө шалгаж эхлэх байх. Би бас яг юу хийдэг вэ гэвэл хүмүүст нэг амжилт нэг кул юм хийнгүүт нь тэрийг би хүнд хэлдэг. Тэнгүүт нөгөө нэг бас яах вэ хардаг. Одоо жишээлбэл миний амжилтаар бас хамт ингээ баясч ийн эсвэл ингээд үс хонзон өсч энэ бас ингэж бас үзэж болно шүү. Яг найзуудтайгаа бас яг тэгэж үзэж болно те. Яг нэг гоё юм болонгот жишээлбэл одоо би ийм ажилд орсон би тийм цалин одоо би ингээд тийм их мөнгөтэй болсон гэл тэнгүүд нөгөө найзууд нь бараг ингээд нүдэнд нь бүр ингээд эсвэл бараг за бидгүй яа. Гэтэ нэрээ тийм юм байна те. Хүн ингээд нөгөө атаарах ч юм уу эсвэл надтай хамт баярлж гин үү гэдгийг чи шууд харцдаг гэсэн үг юм уу те. Би заримдаа албаар тэгж хүмүүст юу нэ хэлдэг. Шалах гэж. Одоо уучлаарай найзуудаа гэж яахгүй. Уучлаарай хуучин найзуудаа. Чамайг гэхдээ яг Шалгалтанд дуусан найзуудаа гэж. Зарим сайн найзууд чинь чамайг жоохон өнгөрөө гэж бодож магадгүй хэрэг үнэхээр албаар тэгдэг бол чи өөрөө өнгөрөө юм шиг сонсогддог гэж бодож байна. Үгүй би яг одоо миний одоо жишээл бүр дотны найзуудаагаа тэрэн дээр би бүх юм аялдаг. Гэхдээ ингээд зарим хүмүүс ингээд надад ингээд найз шиг ингээд хандаад байдаг. Тэгэл би нэг эргэлдээд байдаг. Мөн юм уу биш юм уу ингээл тэгэл ер нь тийм ер нь шүлтөр хаяа шиддэг. Ер нь байнга бол тэгж хүмүүс ингээд тэ галзуу шиг ингээд шалгаж байгаа. Галзуу шиг болгоод байгаа би тэгсэн шүү дээ. Тэ миний шинэ готлыг харсан уу? Тэгэж шиг. Би бодох за би токсик хүмүүсийг би зүгээр ингээд
харилцаж байгаа байдал юм уу гаргаж байгаа зан ашиг нь хараад за окей надад нэг тийм болохгүй юм шиг санагдаж штэ тий. Тэнгүүт нь би зүгээр ерхий заагаа ингээд авчдаг. Ер нь л ингээд яг байхдаа бол ингээд зүгээр байдаг. Хай сайн уу би чи ер нь хүн болгонтэй жоохон nice. Гэхдээ би нэг тийм амар дотн харилцаа болчтой ер нь. Тэгээ золоос амар сайн мэдж явах тийм нэг тиймэрхүү хүмүүстэй яг ууж идэл ч юм уу ингээд шаудал таруулт харна. Окей хай гэд ингээд өнгөрнө. Гэхдээ ер нь бол дотроо ботцсон байж идэг тэгэл. Тэднийг нэг шууд чи бол toxic bitch. Тэгж ихгүй. Тэгтээ ер нь жоохон ингээд зайг авчт юм ер нь л. Тэгэхээр манай сонсогчид ч гэсэн одоо ингээд яг эргэн тойронд байгаа найз нөхөд эсвэл одоо секси хамтрагч эсвэл одоо ирж байгаа хүмүүсээ чамд ингээд сэтгэл санаанд чи ингээд дарамт үзүүлээ чамаг хэцүү байлгаад идэг хүмүүсээс айлуулах зайгаа аваасаа гэж үзэж байна. Ягаад тэгэхээр бид нэр эрүүл мэндчтэй тий. Түрүүний одоо яг шүдээ нөгөө хамгаалах хэрэгтэй гэдэг шиг. Гэтэ амар хэцүү гэж боддог хүмүүс бүр токсик харилцаанд донтдог гэж боддог. Би токсик харилцаанд донтдгүй гэдэг тийм questionтэй тийм story хийсэн байхгүй юу? Тэгсэн чинь баг 60 хэдэн хүн тийм гэж хариулсан гэж боддоо. 60% нь 60 хэдэн хүн бүр ингээд бүр өөрийнх сториг бичсэн. Би ингээд тийм токсик найзлаас олж байгаа. Би тийм харилцаатай ингээд тийм бид тийм хүн дотроо бичсэн гэж боддоо. Тэгэхээр токсик байх тусмаа хүмүүс донтдог ч гэсэн тийм юм яасан бэ? Би бол 100% энд бол тим гэж хэлнэ. Ягаад гэвэл би өөрөө токсик хүнтэй relationship байсан. Би бас өөрөө токсик байсан. Тэгэхдээ хүн одоо токсик хүн ингээд хайгаад өөрийгөө бас яхдаг шүү дээ. Би юу н ямар хүн байна. Миний одоо жишээлбэл зарим нэг миний мэдхгүй зүйл нэг далдаар нэг хийгээд байгаа юм токсик байж магадгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө бас жоохон ингээд юу н бол байнгын тийм одоо нэг компьютер нэг жил болгоныг антивирусээр яадаг шүү дээ. Вирус шалгадаг. Түн шиг адилхан ер нь бас өөрийгөө ер нь нэг тодорхой хугацаанд нэг хянуулаас зүгээр би ер нь сүүлийн үед яаж сүүлийн миний харьцаанууд ер нь яаж ин би ер нь яаж ин ингээ өөртөө ингээ дүгнэлт өөрийгөө ингээ банк ингээ мэдрэмжээ чагнуулал зүгээр гэж боддог. Яг нөгөө нэг хүмүүс чинь тамхиг муу гэдгийг мэдсээр үжиж татдаг штэ бүр амар донтоол татаал тамхи чинь ингээл арчин дээр юм гарган нөр ингээд уушиг те гэтэл тэр ингээл татаал гэдэг яг тэр шиг ингээд токсик юмд ингээд орлаад яг өгж байгаа мэдрэмжэнд те гэхдээ тамхи татах чинь гоё штэ манайгадаг үстэй тамхиг сарлаа яг ингээл уушгаар явж уушигны молекулууданд орлоо цусанд орлоо надад бүр мэдэгддэж штэ ингээд тамхи татангууд те ингээд тамхи ингээд татангууд ингээд бүр ингээд манарч байгаа нь мэдрэгддэг те би ингээд би тамхи татдаггүй л те зүгээр тамхи татаж бол үдсэн шүү манайхан те тамхи татдаг байсан ч юм уу те би зүгээр яг бас одоо анх зүгээр тамхи татах үед яг нэг тэгдэг штэ би бол бас ингээл нэг жоохон юм толгой ирж байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг байсан. Тэгээ нөгөө хүн чинь одоо зуршил олоод эхлэнгүүт тэрийг мэдрэхээ болчдөг. Тэгсэн мөртлөө одоо энэ миний эрүүл мэндэд нэг тийм таатай биш гэдгийг мэдж байгаа мөртлөө энэ надаа ингээд хань болдог ч юм уу те эсвэл одоо тайвшруулдаг, мовшралдаг гэдэг юм толгойдоо кодлаад тэгэл тэрийг үргэлжлүүлсээр байгаа. Тэрэн шиг одоо үргэж байгаа хоёр хос задуулж ялаа гэж бодъё л доо тий. Дандаа задаад идэх ч юм уу тий. Тэгсэн мөртлөө би хайртай гэдэг ч юм уу. Нэг тийм байдаг бах тий. Энэ дээр нэгт амар гүнзгий сэдвэлтэй нэгдүгээр одоо эцэг эхийн харилцаа нь ямар байсан, гэр бүл ямар хүмүүжил байсан, тэгэнгүүт нөгөө тэрийг дараа нь одоо ирээдүйд өөрийнхөө харилцаанууд дээр ер нь ойлголттой болсон. За ер нь аваач өөр юм байсан болохоор би бас ингээ адилхан тексттэй ч юм уу эсвэл бас нэг азгүй болонгуудаа гэхдээ бас хүн чинь ер нь бол нэг 70 тухамсараар нэг би жишээ нэг ингээ сүлд нь ингээд өөрийгөө дүгнсэн чинь нэг оюутан байх үедээ би ер нь нэг л төрлийн эмэгтэйчүүдэд ер нь татдаг байсан. Одоо нөгөө аавгүй үссэн гэсэн мөртлөө нөгөө daddy issue-тэй тэгээд нэг тийм жоохон тийм toxic талдаа. Тэгээд тэр нь одоо ингээд нэг дараалал ингээд тавтаад байсан. Тэгэнгүүт нь ингээл яг нэг адилхан төрлийн эмэгтэйчүүдтэй ингээд холбоотой болж эхлэнгүүт нь тэгэл сүлдэн тэгэл өөрөө тэгээ хохирол өөрөө бас нөгөө хүнийг бас хохируулаад тэгэл бодоол за би ер нь өөр дээрээ нэг ажиллах ёстой юм байна гээл тэгээд яг үлэр гинжин хэлгээд огсах хэрэгтэй байхгүй юу? Хөөе ээж шиг эсвэл аав шиг хүнтэй суудаг гэдэг та сонсчихсан мэт тэ. Тэр жоохон амар үгтэй. Амар. Гэхдээ ер нь одоо эмэгтэй хүмүүс бол жишээ нь аавтайгаа адилхан хүмүүст илүү татагддаг нь үнэн бах гэж би итгэдэг л те. Одоо ер нь тиймэрхүү байх магадaltaй гэж би боддог.
Тэгэхээр аавгүй эмэгтэйчүүд ямар хүнтэй суух юм? Аав нь одоо хажууд нь өсөөгүй ч гэсэн тэр хүний нөгөө зан чанар мэдээлэл эднэр генд нь бага учраас тиймэрхүү юм датдаг гэж байна. Одоо нөгөө нэг охин хүүхэд чинь аавтайгаа жоохон харилцаа холбоо муутай байвал ирээдүйд нөхөргүй болох ч юм уу эрэгтэй хүнийг ойлголцохгүй одоо тэгэл ингээл салж нийлэл ингээл нөхөр найз залуу тогтоож чадахгүй яваад нь штэ. Тэгвэл нөгөө аавтайгаа харилцаа муутай байснаас холбоотой байдаг гэж л тэ. Тэг эрэгтэй хүнийг анхаас ойлгохгүй нөгөө эрэгтэй хүний нөгөө нэг role model нөгөө нэг үлгэр жишээ эрэгтэй хүний үлгэр жишээ авах жишээ байхгүй. Хинээс эрэгтэй хүнийг бодоход тэгэл ямар ч хамаагүй эрэгтэй. Гэтэ ингээ бидний ингээд яг 90-ад оны хавцаа ингээд төрсэн хүмүүс бас жоохон одоо эмгэлтэй санагдаг. Яг өөрийгөө очиж байгаа л да. Одоо зөндөө олон одоо ганц би эцэг ихтэй ингээ өссөн тэгсэн мөртлөө тэгэнгүүт нэг жоохон тийм дутууд талтай байдаг. Одоо би чинь одоо ээж гүсэн тэгэнгүүт нь зарим найзууд ингээд аав гүсэн ингээд тэгэнгүүт нь яг жоохон тийм гажигтай сог эмгэгтэй хүмүүс broken хүмүүс гарч ирж байгаа. Англи хэл дээр үгийг хэлэхээр ингээ айгу гоё сонголт нь байгаад байдаг. Монгол дээр хэлэхээр сонин сонголтууд байдаг тийм. Эвдэрхий хүн. Тэгсэн чинь юу маа найзууд ч гэсэн ер нь бол 92-нд ингээ дандаа ингээ салж нийлсэн. Одоо нөгөө аав ээж нь аль нэг нь байхгүй те. Хагас үн чинь тийм хүүхдүүд. Тэгээд одоо бүр амар байгаа хаа. Одоо нүуний гэрэлсэн асууч надаас болоод байна. Харин тий. Хүүхд мөхтэй ганцаараа аваалтаа сингл өсгөөд тэр ч жоох амар. Гэтэ би нэг хүнээс сонсч ирсэн юм худлаамгүй мэдгүй хүмүүс угаасаа баг гэрлэхэ болцсон. Тэгээд араар тавилт гэдэг бол айл болгонд байдаг. Хүн болгон хийдэг зүйл. Тэгснээ ингээ гадаад хүмүүс гэрлэхэ болонготлоо баг ганцаараа амьдарч байгаа. Эсвэл ингээд ер нь тэгж баг зарим нь хүүхдгүй бүр амьдарч байгаа. Ягаад гэвэл хүүхд төрүүлэхгүй заяа. Ягаад гэвэл дэлхийн хүн амын бохирдол хүн нийлүүдсэн. Тэгээд цэнгэг усны нөөц дуусж байгаа. Дэлхийн дулаар л болж байгаа. Хоол хүнсний хомсдол болж байгаа заяа. Тийм болохоор ингээ хэтэрхий хүн амтай байгуулахаар энэ дэлхий дээр хүн авчираад яах юм? Үн чин өрөөсөө хүүхдүүд зөндөө байгаа учраас ингээд үн чин хүүхд үнэхээр болмоор байвал хүүхд өргөөд тэгээд өөрөө хүүхд бараг сам авах болж байгаа хүүхдүүд зөндөө илээ Европ. Тийм зүгээр ингээд ахуулах зүгээр нүг одоо яадаг ч бодлогодог ч үлээ. Эрэгтэйчүүд нөгөө вазектом хийж байгаа. Тийм вазектоми эрэгтэйчүүд нөгөө төмсөндөө хэлдэг шүү дээ. Тэр шиг эмэгтэйчүүдийг гэж хэлж байгаа гэсэн. Тэгэд хосууд тэнд дэдэг хосууд бүр амар nice зөө. Хүүхдгүй болохоо шийдсэн хосууд дээ шүү дээ. Тэр хосууд бол бүр хамгийн ядж байгаа. Яг ингээд тэнд харж байгаа. Тэр хоёр ингээд гоё байж лээ. Ямар ч гэсэн ингээд have fun чилэрэл байж лээ. Тэр хоёр хөшөөрчлөө би биний хажууд ингээд байж лээ. Гэтэ яг хүүхдгүй болохоор хин ч хамаагүй асрах юм гэл тэгээ шүү дээ. Гэтэ хүүхэд гэдэг чинь асрамжийн газар эсвэл нөгөө нэг тэтвэртэй гарах төлөвлөгөө биш үстэй. Хүүхдэрээ асруулаа яах юм бэ? Би л хүүхдэрээ асруулахгүй. Миний хүүхдээ ирээдүйд намайг үзүүлж намайг асрах хэрэггүй шүү. Би энэ хэлсэн үгэндээ бандахгүй. Миний амнаас гарцсан одоо өнгөрсөн за. Тий, ер нь гэхдээ яг одоо монголчуудын нэг тийм одоо ойлголт байдаг нь эцэг эхийн ачиг хариулах ёстой гэдэг үг байдаг штэ. Би энийг яг би бол өөрөө боддог л тоо. Гэхдээ би нөгөө одоо би чи хоёр хүүхдээ хоёр хүүхдээсээ нэхгүй гэж дотроо боддог. Ягаад тэгэхээр чи заавал амжилттай явах хэрэгтэй биш. Чи заавал намайг өгөхөд асрах хэрэгтэй биш гэж байхыг хичээн гэж би хөгшин болохоор тэгж амьдрна гэж боддог. Чиний хувьд одоо хэдэн наснд ер нь гэрлээ гэж боддог вэ? Яг насны турштай хамт амьдрах юм шүү. Би бол яг гэрлээ юу? Одоо тийм насаараа хамт амьдрах хүнтэйгээ одоо амьдралаа албан ч юм нэг тиймэрхүү төлөвлөгөө байдаг уу хүүхдтэй болох мол ч Тийм юм. насаараа амьдрах хүнээ одоо хэдэн настай олно гэсэн юм байхгүй. Би бүр яг өнөөдөр ч олно, маргааш ч олно. Гэтэ яг тэр хүнийг яг сонгох хугацаа гэж амар бас хугацаа байгаа л та. Тэр хүний би бүх талаас нь мэдлэг хэрэгтэй. Тэр хүний аав ээж, удам судар эсвэл тэр хүний бүр эрүүл мэндийн байдал хүртэл одоо хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол би эрүүл байх дуртай. Тэгээд эрүүл байх гэдэг чинь нэг юмудаа байвал бас аягүй хэцүү л баг. Гэтэ үнэхээр хайртай болчиход тэр хүнийг бас эмчлэн л дээ би бүр сэтгэл санаагаар нь хүртэл эмчлэн. Тэгэд хүүхдийн хувьд бол би нөгөө нэг хүмүүс шиг одоохондоо хүүхдгүүч байж магадгүй. Тэгэд ер нь хүүхдгүү байсан даа чаавтай. Тэгээд би гэтэ хүүхд төрүүлвэл би Улаанбаатарт бол эзэж хүүхд төрүүлэхгүй. Улаанбаатарын цэнгэг усны нөөц дуусч байна. Улаанбаатарт одоо тэгээ агарын бохирдол их байна, төвжрэл их байна. Энд би хүүхэд өсөх ирээдүйн дарагдах гэж. Би жирэмсэн үнэхээр жирэмсэн болчвол би юу одоо Эрдэнэт дархан ч юм уу тэг өдөө мөдөө очих гоё амьдарч болно шүү дээ. Эрдэнэт дархан болоход шүү гэдэг нөгөө бүр жинхэнэ өдөө гэрд ингээд уулан дотор тэгэж амьдрээ гэж бодож байгаа. Гэтэ хүүхэд бол болоогүй. Үнэхээр сайн хүнээ олцоод хүүхэд болчоод болно. Зүгээр сайн хүнээ олоогүй бүжиж одоо тэг үерхэж эхлээд нэг удаагүй байж байгаа нэг би судалж амжаагүй байж байгаа би жирэмсэн болно гэсэн тийм
хариуцлагагүй би эзэж хийхгүй. Чи сая эхлээд нэг альва нэг эрэгтэй хүн чам нэг шинж чанараараа таалагдах ёстой. Ер нь чамд гадаад төрхөөр зүгээр цэвэр ингээд гадаад төрхөөр ер нь ямар эрэгтэйчүүд чамд таалагддаг бай. За цэвэр гадаад төрхөөр гэвэл ямар ч гэсэн би дандаа өсгийтэй гутал өмсөх дуртай. Тэгээ өсгийтэй гутал намайг өмсөхөд надаас намхан болчихвол аягүй хэцүү. Яг өсгийтэй гутал өмсөхөд надад хэцүү байж байгаа болж байна. Тэгээд тэр яагаад гэж яанэ гэвэл одоо хамт явж байгаа би альтарч унвал би түүнийг дарж унах уу өвдөх үү эсвэл яах уу гэдэг тийм асуудалтай. Тэгээ яг зарай зүрс мүс хамаагүй гол нь эрүүл байвал зүгээр. Тэр хүний амны хүндээ ямар үнэртэй байна. Тэр хүний одоо шүдэ хэр угааж байна, арьсаа арчилж гэнэ үү, үсээ самнж гэнэ үү. Тэгээд нөгөө нэг одоо ер нь ариун цэврийн байдлыг ер нь хяндаг да. Тэр зарим зүйлс хамаагүй штэ. Тэгээд ямар ч хамар нүд амтай байсан. Нүдгүй ч хийж болно штэ. Тэ. Царай харахгүй сарамгчангаас тэрлээ. Та хоёр хэр царай хардаг. Зөөр харддаг өстөөс. Би бүх сардаг. Дараа царай хардаг. Окей. Яа миний хувьд бол яг гэвэл ямар ч ихлээд нөгөө physical attractiveness байх ёстой. Тэр энийг одоо юу монголоор юу гэж хэлэх вэ? Гадаад төрхөөрөө надад тааламжтай байгаа. Тэгээ дараа нь одоо энэ толгойн дотор юу байна? Тэрэн таалагдах хэвээр. Яг ингээ хараад би нэгэ таалахаар гэж яад иржсэн ингээд байгаа байдал хөтөл бүх юм таа. Physical attract гэдэг нь бүхсийг л ер нь барыг ярьж байгаа. Эхлээд ямар ч гэсэн гой бүхстэй ангууд татагдчихна. Тэгээд юм яриад үзэнгөө тухаантай ах юм бол окей бүр таалагдана. Бүр таалагдана. Би ухаантай хүний ингээд нүднээс ингээд амар таалагдаад шүү дээ. Хүний нүд ер нь мэдэгддэг үү? Чи нүдийг хараад ухаантай үгүйг нь шууд харчдаг гэсэн үг. Ер нь бол тийм. Одоо ингээ хүний нүд чинь ингээ сэтгэлийн тал өгдөг да тийм ингээ харангууд ингээ нүд нь ийм л амьдрал үзсэн юм хүн юм байна. Тэгэхээр нүдгүй хүн дээр яаж арах вэ? Нами амар сонирхлыг татдаг байхгүй. Нүдгүй хүн гэдэг чинь амар нөгөө үнэрлэх мэдрэмж энэ төр нөхцөн. Үнэр нөгөөний мэдээл тантай чих болон үнэр аа. Тэгэхээр чи ингээ хүний хоолойны өнгийг сонсоод хүнийг бас ямар юу тулдаг мэднэ хүн. За энэ нуудаг хүн байна, тамхи татдаг хүн байна ингээ хоолойг нь сонсоод хэлж болж гин. Эсвэл одоо үнэрийн үнэртэнгүүтлээ за энэ тийм шампунь үнэр хэрэгэлт юм байна та. За жоохон шамтхан юм хэрэгэлт юм байна. Гэтэ яг гэж үнэрлж болж байгаа. Тийм болохоор амар гохор бүр хамгийн амар байдаг яа тийм. Тийм л энэ да. Юу гоостэй. Үнэр гэж болж байгаа. Чиний юуны relationship-ийн болон урт хугацааны ер нь юунууд байдаг вэ? Нэг нэрээ эрэгтэй хүний чамд юу нөгөө улаан тугийн ер нь юу red flag гэдэг англиар бол гоё үг байдаг. Одоо энэ эрэгтэйгээс ерөнхийдөө ер нь зайгаа барих ёстой шүү. Toxic бичлэг гэдэг нэг red flag энэ харилцааны хувьд relationship. Хүнд аливаа хүнд үл хүндэтгэлтэй хандж байвал. Тэгээд маргаан дээр ингээд ер нь намайг хэр хүндэлж байгаагаас ер нь хамаарна л та. Намайг тэнэг гэд хэлжүүл би ууралчихна. Гэтэ үннийг хэлэхээр уралдсан шүү дээ. Би тийм ухаантай бол биш. Гэтэ намайг тэнэг гэж хэлэх би уурална. Тэгээд ер нь үг хэл надад харьцаж байгаагаас нь л ер нь хамаард юм да. Өөр нэг red flag байхгүй бас хүчирхийлэл. Одоо нөгөө нэг хүмүүс чи октод чи инээгнгөтлээ гэж зөхөж мөгтөө шүү дээ. Тэр чинь болохгүй байх. Тэр чинь бас хүчирхийлэл шүү дээ. Яг миний биед үрээд байгаа юм бэ те. Ингээд тийм болохоор ер нь бол тиймэрхүү байдлаас нь налаж гэлдэг. Одоо эрэгтэй хүмүүс чинь бас нэг инээж байгаа л би нэгэ зөхөд идэггүй шүү дээ гэдэг. Зарим бол тэгдэг заяа. Инээж байхдаа ямар ч хамаагүй үед би биндээ ингэж зөгж яана гэдэг бол тэр бол хүчирхийлэгчийн одоо өнгөц харагдаж байгаа, далд хүчирхийлэгчийн өнгөц харагдаж байгаа шинжнэ гэдэг байхгүй. Нэг охиныг би бүр яг мэддээ. Маа нэг найз байсан байхгүй. Инээхээр бүр амар цогж мөгтөг зөө. Бид нар бөөнөр юм бит. Яа ингээд инээхээр зодоод байдیں۔ Тэ бүр ингээд тэгсэн чинь дараа нь би нэг экстэй уулзсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрээр намайг маш их зодсон. Би бүр надад амар хэцүүсэн гэж надад ярьсан гэ бодлоо. Би бүр вау за тэр тэгэн угаасаа тийм өхрийн ордныхан жоохон гэдэг. Чамтлыг нэг тийм юу байна одоо жишээлбэл иймэрхүү төрлийн залуугаас ер нь холох хэрэгтэй гэх нэг тийм шин чанар ер нь бодоход ер нь амьдралын туршлага жоохон цай асгаач бидэн дээр. Мэдгүй байна. Би ихэвчлэн өөртөө жоохон буруу өгөх гэдэг. Яагаад тэгэхээр би ийм байсан болохоор хүмүүс ийм байсан болов ч юм уу тэгж бодоод байдаг. Гэтэ зүгээр ингээ relationship дээр би бодохоор угаасаа хин асуудалтай байдаг гэдгийг би бол хүлээн зөвшөөрнө. Одоо эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. Гол нь тэр хоёрыг зохицуулах зүйл амар чухал гэж боддог. Тэгтээ тийм амар
хэцүү зүйлийг байнга төвчээд авах нь бол буруу гэж боддог. Одоо жишээ нь зөгцөн гэл бүр арай хитэрсэн зүйлийг зохицуулаад ээж болохгүй шүү дээ. Жишээ нь за одоо дэвэл одоо зохицуулаад амьдраад ээж болохгүй ч юм тий. Эсвэл одоо дандаа сэтгэл зүгээр нь дарамтлал чи мяа гэдэг байгаа бол бас хэцүү ч юм уу мэдгүй. Яг би red flag гэдэг юм хэлэхэд одоо надаа илж байгаа хэцүү л. Одоо тэр хүн тийм дутагдaltaй байхад тэр хүний тэр дутагдaltaй гэж үнэлэхгүйгээр зүгээр тэр хүн арай тэр хүн байхаа гэж өөр шинэ хүн зохиогоод байх ч юм уу шүү дээ. Тийм үстэй. Бод байгаар нь л нөө. Амар царайлаг бой байнгут те яг хөө ингээд хамаг юм царайлаг гэтээ ингээ хөлөө угаадгүй бой байлаа гэж бодъё л та. Эсвэл амар тэнэг сошиал медиагаар ирэлдэг ч юм уу те. Тэр мөрийн ингээд за хамаагүй угаас тэр ингээд ганцхан хөөрхөн гэтээ ном уншдаггүй байж болно зүгээр хөргөл яхад болоо гэдэг бас ирээдүйд яг үндэ өөртөө таалагддаг хүнээс өөр хүнтэй байвал бас тоглох. Тийм тэгээд ер нь бол юу манай сонсогч нар бас одоо залуучууд ингээд өөрийнхөө эрэгтэй вэ эмэгтэй ч вэ ингээд хинтээ ингээд найзлах вэ бас хинтээ одоо кекс хийх хувьд бас ер нь бас өөрөө бодож авахгүй дээ тэ ямар хязгаар тавих уу надад юу ямар дан чанар таалагддаг ямар юу таалагддаг вэ тэгвэл ингээд хөгжилтэй хөрх ингээд энэс илүү арай жоохон тийм гүнзгий ингээд бодонгууд нь амьдрал чинь ер нь хэрэгтэй шүү. Яг нөгөө нэг хүнтэй унтангууд хүний муу талуудын ч гэсэн авчин штэ. Тэнгүүд чи ингээ хитрхи хэрэг олон хүнтэй унтаа 6 цаа яваад байвал тэр олон хүний одоо ингээд хязгааргүй зан чанарууд чамд орж ирнэ. Тэгээ чи сүултээ өөрийгөө ч ойлгохоо болоо. Тэгээд ингээд чи өөрөө амар стресстэй ч эхэлнэ. Тэгэхээр хайртай хүндээ хамгийн их хүндэлсэн хүндээ чамайг ингээд чам цаг хугацаа зарцуулах, энерги зарцуулах, чамайг хүндлэх, хайрлах, чамайг ингээд бүр гүн чиг ингэж байлгах тийм залууд одоо тийм үнэтэй байх хэрэгтэй үстэй. Тэгэхгүй бол их чамайг гүнчиг байлгахгүй, чамайг нэг оройн цагаар залгасан, чамайг нэг хор шаар шиг үздэг, эсвэл чамайг нэг байдаг л охин. За энэ угаасаа байд надад чам шиг дахиад 4 5 охин баа гэж ярьж байгаа залуу байвал no. Тэмстэй. Угаасаа одоо залуучууд чинь тиймэрхүү бодолтой болцсон шүү дээ, тэ. За угаасаа миний араас амар олон хүн гүйдэг учраас надад чи хамаагүй ч юм уу те. Тэгдэм байлээ шүү дээ. Тэ. Ингээд борууд нэг ном байдаг Psychology of Love одоо энэ хайрын сэтгэл зүй. Тэгээд тэрэн дээр яг одоо жинхэнэ судалгаа хийсэн. Одоо эмтгэгт чин өмнө аав ээж нар нь одоо хүүхдүүдэд суулгадаг байсан. Шийддэг байсан. Тэр нөхөр их нэрийн за. Монголцэг л доо. Ингээд судлаад үзэнгүүт тиймэрхүү харилцаанууд илүү урт хугацаанд илүү бат байдаг. Тэгээ тэр нь яагаад вэ гэвэл нэг хоёр бие биенийгээ таних хүмүүс ингээд хоорондоо ингээд нийлэнгүүт нь эхлээд бие биендээ дургуй ангууд зүйлд нь тасаад тэгээд хайртай болчдөг. Тий. Бас нөгөө нэг олон хоёр гэр бүлүүд нь хоёр талаас нь заавал нийлүүлсэн болох нөгөө зарчмын хувьд бие биендээ зөв харьцах хэрэгтэй, гэр бүл гэдэг зөв байх хэрэгтэй. Тэгж явд юм бэлээ. Одоо нөгөө нэг Монголд ч бас тэгдэж штэ. Одоо огтлцдаг. Танаа айлын хүүхдтэй суулганаа чамаг тэрнтэй суулганаа гингүүтлээ нөгөө нэг хөдөөч за мал дээр одоо тэдэн сар гаргалаа гэд ингээд тэр хоёр мал хариулаа явуулчихгод бүтэн сар тэр хоёр бие биенээс өөр хүн хараагүй юм чинь бие биендээ хайртай болсон гэдэг чинь тэгээд хацч чадахгүй юм зүрж ирэлдэг. Тэгээ тэр номон дээр нөгөө талаас одоо 2021 дээр зунд одоо нарчсан нийгэмд хүн болгон одоо жишээ нь за би чамтай тохирохгүй бол надад зөндөө 7 тэрбум хүн байна ингээд яадаг бүр яг тэгж ирдэг юм. Тэгсэн чи яг тэр бол юу одоо зүгээр хийсвэр зүйл байгаад байгаа ягаад гэвэл яг олон хүн байгаа л да гэхдээ тэгэл хүнд чинь яг тийм олон яг бодож исэн шиг тийм олон юу боломж бол байдгүй. Чи тэгж бодож байна уу? Энэ бол юунаас ч хамаарахгүй. Ер нь одоо ингээд үнэхээр чиний хичээл зүтгэлээ үл чи яг одоо гараад ямар ч хамаагүй Монгол охинтой харьцаад чи ямар ч хамаагүй хүнтэй харьцаж болно шүү дээ. Чи үнэхээр тийм амар хай стандарт биш үл те. Гэтэ хай стандарт гэдэг чинь өөрөө өөртөө хай стандарт тавьж бус нөгөө өндөр стандарт тавих гэж. Тэгвэл амар шаардлага тавингуудаа өөрөө хоосон тэнэг байвал тэгэл. Одоо хөгшин эмээнэр бүхстэй байдгүй. Эмээнэр үү? Тий. Байдаг шүү дээ. Байдаг юм. Одоо бүр ингээд хөгшин 80 маягтай юм. Тэгвэл хэцүү шүү дээ. Ягаад гэвэл угаасаа хөгшрэлт явагдаад тэгээд ингээд сунж. Чи тэгээд бүхстэй найз охиноо бүхсгүй болохт нь 80-тай байхад нь секси хөө. Тэгээд би 80-тай байхдаа ер нь секси хийхгүй байх л гэж боддог шүү дээ. Яг хийх гэхдээ өөр юмнаас таашаал авна. Окей. Тэгвэл ингээд яг л чинь яг бүхс нэгдүгээр левел миний одоо яг угаасаа миний надад бүр би ингээд заримдаа ингээд бүхстэй охин харангуйтай бүр ингээд яарч байхгүй да.
Угаасаа надад таалагддаг би өөрөө тэр хүлэн зөвшөөрж байгаа. Бүхс чиний бүр physical attraction болж байгаа хэвчээ чи бүр ингээд wow that ass тэг гэж байгаа штэ. Тэр sexual attraction бас нөгөө нэг хөвшин хүмүүст байдаг гэж байгаа байхгүй юу? Бүр амар хөвшин хүмүүст баг ингээд даалмал тэр бол sexy attraction насны хязгаар байдаг гэж байгаа байхгүй юу? Би тэрийг би өхлийн тухай судалсан хөвшин хүмүүс өхөөсөө үн юу ярьж байгааг судалсан. Тэгээд тэд нар ч гэсэн хиймээр байдаг гэж лээ. I was younger. Одоо яг sexual attraction ер нь яг хідэн нас авцаа байсан. Чи яг яаж мэдэрсэн одоо ингээд эрэгтэй хүн хараад гоё юм байна ч юм эсвэл би тэд одоо хийх ёстой юм болов ч юм уу тэр зүйлийг хизээ мэдэрсэн бэ? Яг хийх ёстой бүр sexual биш зүгээр яг эрэгтэй хүн таалагддаг ч юм уу тийм. Эрэгтэй хүнийг хараад бүр wow гэ тэ бос тогтуудаас илүү булаацалдаг ч юм уу тэ цэцэрлэгтэй. Тийм ер нь гэхдээ цэцэрлэгт оруулж эхэлдэг тийм. Цэцэрлэгт ингээд би нэг ананд гээд нэг банд андаа ерөөж үзчихвэл тодорхой дотороо би анд гээд нэг бандтай бүр ингээд бандтэй бүр араас нь гүйдэг заяа. Тэ ингээд хүүхдүүд ингээд тэр бандээс юу машин жишээ ингээд булах гэдэг биш үү тэр хүүхдтэй очиж готлоо машин жишээ ангуутлаа өгж мөгдөг. Тэгснэ ингээд цэцэрлэгээрээ зураг авах гэж байгаа байхгүй юу. Тэгвэл би ингээд гяс яарч очингуутлаа андаа хажууд сонгуутлаа ингээд налаас асан зураг гэж шүү дээ. Ананд өөрт нь намайг сайн гэдэг хизээч мэдэхгүй. Тэ андыг унтчаан готно шүү дээ. Өдрийн унтлага болж шүү дээ. Тэгвэл би ингээд чимээ өгтөж очингуутлаа гарнаас нь ингээд барьж марих гэж. Тэгээ гаранд нэг үндэ хүрдэггүйсэн зэ нэг ийм л ойртдог гэсэн ойртоод нэг ингэж мингээл тэгснэ яваад өгдөг. Ямар хөөрх юм бэ? Тэгээ яадаг байсан. Би цэцэрлэгт байхдаа нөгөө ингээд бүжгэлдэг цэцэрлэг чинь нэг тийм бүжиг болдог шүү дээ. Тэгээ би нэг одоо боёг амар хөөрхөн гэж боддог. Тэрнтэй бүжиглэх гээл ингээл ингэж мэгтэй. Тэгээ унтлахын цаг магаараа хажуудлахын орон дээр ингээд унтмаар санагдаж маагддаг. Тийм сонин тийм жоохон цэцэрлэгт байхдаа эрэхтэй өөх таалагдаад байдаг байсан шүү. Яа, надад юм байхгүй. Би зүгээр нэг удаа санаж байна. Би тэгтээ онгоо болж ирсэн ба. Би 7 дугаар ангидаа үгүй бүр том болсон 7 дугаар ангидаа нэг Porsche 1-ээс 6 хүртэл нэг одоо баг сургууль гэж байгаа. Тэгээ 7-оос 9 хүртэл гимназ гэд тэгээ дараа нь одоо лицейд сурдаг. Тэгээ гимназ руу оронгуудаа ингээд шинэ ангид ороод тэгэл би нэг ангийнхаа талж яана манай ангийн охин ямар амар үздэг юм бэ? Надад амар таалагдж нэг гэсэн чинь нөгөө бүх ангийн хүмүүс хэлсэн тэгэл зүйлтэнд. Йоо. Залуу өгцөг л байсан. Тийм ээ те. Ерөөсөө үнэнчсэн байна. Түүнээс бол яг цэцэрлэгт яг нэг тийм дурлж ирсэн юм бол надаа би санахгүй байна. Харин ингээд нөгөө эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс хурдан хөгшөрдөн штэ. Одоо ингээд mature илүү хурдан mature болдог штэ. Илүү хурдан насанд хүрдэг. Одоо юм биний юм нэг дэрдэг. Тийм. Тэгэнгүүт өсвөр насны төрүүлж эрэгтэй хүмүүс эрэгтэй хүүхдүүд бол мэдэрдэггүй байсан юм шиг үлээ. Тэр анд гэдэг банд надад өөрт нь сайн мэн гэдэг чинь мэддэг ч гэсэн надад үнийг чардаггүйсэн зүгээр ингээл ангаагаад оо машин байна уу? Тогломоор байна. Гэсэн би таан зүгээр юм сэтгэж явж байгаа байхгүй те. За яаж гарнаас нь нэг барьчих. Гэтэ нэг сэрэн байхад барьж чаддаг байсан. Сэрэн байхад барьж чаддаг байсан. Гэтэ энэ юу жинсигийн чамд ер нь бэлгийн боловсролын тийм хичээлүүд ер нь хэдвэр ангиас орж ирсэн танаа сургуульд? За манайд биш те эрүүл мэнд гэж 5 дугаар ангиас илүү 7 дугаар ангиас орж ирсэн. 5 дугаар ангиас л ер нь орж ирсэн юм байна. Тэгээд тэн дээр нэг амар тийм секс мэкс ярьдаг шүү. Бид нэр яг үүндээ одоо ч 10 жилийн сургуулиудад бэлгийн боловсрол хаягдж байгаа. Багш нар нээлттэй хүүхдүүдтэй ярьж чадахгүй, ялангуяа хөгшин багш нар бол бүр хаягддаг. Бид нар хаанаас авч яах гэвэл бид нар porn л үзэж авч байгаа шүү. Тий, porn л үзэж जैन. Тэгээ нөгөө porn амар бодит биш үстэй. Угаас та нар ингээд 1000 ярьжсэн хэлхүүтэй porn бол бодит биш. Бүргээд. Ингээд 1000 хүн зогсож байгаа, 1000 гэрэл тавьсан байгаа жүжиглэж байгаа хүмүүс байгаа. Тийм болохоор ямар porn би бол бодит та. Ямар porn үзэхгүй байхаа бас амар санагдчихлаа хэрэгтэй. Яг жинхэнэ бодит porn бас байдаг шүү дээ. Тийм. Ер нь яг тийм мэрэгжлийн порно үзэхээс илүү яг порно үзэхдээ homemade amateur яг гэрийн ямар ямби моцоор хийсэн тиймэрхүү юмнууд үзэл төрөл ер нь хэлвэл одоо бизнес болцсон болохоор хүмүүс homemade эсвэл amateur юм шиг хэрнээ бичлэгээ зарах гэж амар тийм фантазны хийдэг болсон байхгүй юу? Бүр ингэ зүгээр нэг сонио уцаар хийсэн байсан ч гэсэндээ тэр нь бүр амар нууц камертай байсан ч гэсэн тэр нь бүр амар фантазны. Тийм болохоор би тэрийг ер нь хараад л мэддэг л дээ. OnlyFans дээр бүрстэ мөнгө яаж ийна те OnlyFans дээр би өстөө finish porn-ыг үзэж байгаагүй. Тэр бол гэдэг яг porn гард юм уу те. Тийм баха. Гэхдээ ингээд одоо байгаа дээ. Юуны порнодод нэг өөрсдийн дэмждэг OnlyFans гэж байдаг. Бас одоо жишээлбэл сар болгон ингээд хураамж subscribe төлөнгүүтэй яг зөвхөн тэр фануудын зориулсан контент яадаг юу ч хамаагүй байж болдог. Тэгээд янз бүрийн TikTok-ийн охтууд бүр яг ингээд цэвэрхэн охтууд нь
Яг нэг porn star биш. Тэгсэр нэг Cardi B те өөрхийн юм байдаг үлээ. Нилээн хэдэн хүн байдаг шүү дээ OnlyFans дээр. Kylie байдаг үлээ. Мэдгүй. Би бас мэдгүй нэ. Тайга байдаг зөв нилээн хит хитэн дэлхийн ингээд зүгээр жирийн одод байдаг шүү дээ. Тэд нар бол OnlyFans хэрэглэдэг. Тэрэн дээр бол яаж хэрэглэдэг нь сайн мэдгүй. Тайга бол зүгээр янз бүрийн охтуудын бүсийг бол гаргадаг гэж магадгүй. Гэтэ Тайга бол өөрийнхөө дэг гаргана гэж аахгүй. Угаасаа бид нар Тайгагийн заач. Яа гэвэл тэр хагас Вьетнам гэхгүй юу? Тэгэхээр ер нь яг одоо 10 жил мэлт ингээл хичээл дээр яг үндэ багш нар нэг тийм нээлттэй өгч чадахгүй байгаа шүү дээ. Тэнгууд одоо жишээ нь чиний хийж байгаа контент ч юм уу эсвэл бит хоёрын хийж байгаа подкаст ч юм уу иймэрхүү зүйлэр бас мэдээлэл хүмүүст хүрэхээр байгаа даахгүй. Тэгэхээр хүмүүсийн амар их асуудаг зүйл нь юу байдаг вэ гэхээр ялангуяа одоо өсвөр насныхны хувьд би одоо хизээ хийх юм бол те гэдэг ч юм уу тиймэрхүү амар их асуугаад байдаг байхгүй. Яг чиний хувьд одоо бит хоёр бол дандаа зөвлөдөг. Бити яараараа гэдэг. Зөв үнэн сонгороо гэдэг. Чиний хувьд бас яг анх сексийн одоо хийх талаар ч юм уу те хизээ гэдэг юм байхгүй шүү дээ. Ер нь бол тэр талаар чи өөрийнхөө бодлоо бас ойлцооч. Би бол бас ерөнхийдөө бол бити яараараа гэж зөвлөж байна. Гэтэ яг үнэхээр чи хүсээд үхгээд байвал чи тэгвэл тийг заяа. Гэтэ бити одоо хүчиндүүлж ч юм уу те эсвэл тэр хүний одоо дарамтанд ор тийм үйлдэл гарах ч юм уу хааштай. Тэгээд ер нь бол гар хангалах гэдэг чинь ганцхан онгон хүмүүсийн ойлголт биш байхгүй юу? Онгон байхдаа бид нар гар хангалах хийдэг л байсан. Тэгэл бид нар бас өмш болчоод те хөшин болчоод хүмүүс гар хангалах хийдэг те. Тэгэхээр тэр чинь ямар ч ялгаагүй зүйл байгаа зү гар хангалахын санаар чинь тийм амар ялгаа байхгүй амар гой хангалах хийхэд чинь ингээд секснес баг илүү байдэн штэ. Зарим нэг сонин секснес гоё байдэн штэ. Тэгэхээр ер нь бол хэрвээ үнэхээр үн цэнтэй хүнээ олоод би оюунаа ингээд эрүүл ариун нандин гоё байлгая гэж бодож ивэл өөрийгөө стресстүүлэхгүй янз бүрийн тэнэг бандаас болж стресстдэггүй тэгээд гоё ингээд залуухан гоё ярьстай ингээд өрчлөлтөөхний өрчлөө байхгүй. Тэгээд чи стресстгээр царай алдчихдаг шүү дээ өвдөж мөвдөж стресснээс болж өвдөг гэж л шүү дээ. Тэгээд стресстгүй байхын тулд бол аль болох удаан биеэ хадгалаад тэгээд үнэхээр үхэх гэдэг юм бол гар хангалахын ертөнцийг судлаа л та. Тэ? Гайхалтай байна. Эрэгтэйчүүд бол угаасаа дийлэнх нь бараг 90% ингээд гар хангалгаа хийдэг. Тэгээд тэрүүгээр өөрсдөө ингээд болгоод явж яадаг. Тэгээ эмэгтэй хүмүүс бас би эрэгтэй хүний үднээс хэлж байгаа л да. Тэгээ ер нь эмэгтэй хүмүүс ичхгүйгээр ер нь өөрийнхөө одоо тэр дуутал шиг ингээд жоохон судлаад explore your sexuality гэдэг чинь ер нь манай Монгол эмэгтэйчүүд жоохон одоо зарим нь ерөөсө гар хангалгаа идэх гэсэн мөртлөө ер нь гар хангалгаа хийж үзээд дараа нь өөрийгөө сайн танин мэдэх бас нэг зам байхгүй юу гэж. Тэгэхээр тийм яг үнэн тавьж үзээгүй эмэгтэй хүн одоо яах юм тийм үстэй. Чамруу тийм одоо охтууд янз бүрийн бичдэг. Би одоо ингээ Keks podcast эхэлснээс хойш нэг охин надраас бичсэн байхгүй. Тэр нь болохоор гар хангалах хийгээд онгоо айлс цоорно гэж байх уу гэж надаас асууж байхгүй. Тэнгууд би окей чи яг яаж хийж байгааг чинь би яг сайн мэдэхгүй байна. Миний хувьд одоо би жишээ нь гар хангалах гэдгийг төсөөлөхдөө одоо клит оролдох гэж төсөөлөд байгаа байхгүй. Тэнгууд maybe өөр хүмүүс хийхдээ одоо гараа хийж оролдоод шүү дээ. Фингертэй дээ шүү дээ өөрийгөө тий. Тэгэхээр нь би тэрийг яг сайн мэдэхгүй нэмчээс суух хэрэгтэй ах. Maybe одоо бас цорох магадлал гэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан зүгээр клитээр болвол тавих бол эмхтэй хүнд бол хамгийн амархан шүү дээ. Тэр нь илүү аюулгүй шүү дээ. Илүү бас амарч юм. Тий. Гэтэ нэг одоо онгоо хайлс чинь хүн болгонд янз янз байдаг гэж байгаа байхгүй юу? Зарим нь бүр цаанаа 3 см-ийн зайд байгаа. Зарим нь бүр ингээд наашилсан байдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэд зарим нь жоохон дөрвөлтөнд хагардаг. Зарим нь болохоор ингээд амар зузаан байдаг янз бүр байдаг гэж байгаа байхгүй юу? Зарим бүр онгоо хайлс жоохон үндэ байгаа тийм. Тэгэхээр ер нь бол тэрийгээ одоо үзүүлт юм уу яадیں те. Тэгээд ер нь оруулахгүй байвал зүгээр л хэрвээ ч үнээр онгоноо хадгалъя гэж бодож ивэл те онгоноо ер нь өөр авсан юм бол фингердээ дах шаардлага байхгүй клитэ оролдоод ичүүлж тий. Заавал фингердээ дэж гэтээ нөгөө нэг заавал гараараач гар хангалах хийхгүй гэж болно шүү дээ. Гар хангалах гэхдээ нөө гар гэхдээ хангалах. Одоо чи зөндөө юм байна шүү дээ. Жишэрдэг юм байна. Угаалгын машин дээрээ сууж болж байна. Яах ч шүршүр ээж болж байна. Усаа шүршиж болж байна. Битээ ихгүй. Битээ байна. Гэтэ оруулж болохгүй. Дотор нь ус оруулахгүй шин юм байна. Гэтэ одоо нөгөө яг охтуудын одоо жишээ нонгон альс гэдэг зүйлийг ярингууд охтуудын нэг буруу ойлголт юу гэдэг вэ гэхээр за хавал цус гарах хэрэгтэй гэдэг ойлголт надад хүртэл байсан байхгүй. Би анх одоо хүнтэй унтахтаа яна надаас цус гарсангүй гэж би шүнжэнгөө уйлжсэн байхгүй. Тэгэхэд би жоохон байсан байхгүй. Одоо ингээд би чи 19 настай байсан. Тэгээ би зүгээр
яана гэж бодож исэн. Тэгэнгუთ ингээд дараа нь ингээд бодохоор ямар тэнэг байсан бэ гэж бодож байгаа хгүй. Тэгэхээр тиймэрхүү юм бодож идэг хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр энэ дашрамт хэлэхэд одоо заавал цус гарах шаардлага байдгүй шүү. Ягаад тэгэхээр чи багтаа дугуй унаад юм уу сүлмээр унаад ч юм уу ямар нэгэн дөргөлтөн дээр тэр хальс маань магадгүй одоо цаарсан ч юм уу тиймэрхүү байх магадлалтай учраас. Миний анхны бойфренд надаас цус гараагүй болохоор намайг хайжсэн шүү. No. Би дээрээс өөрөө имзэглээг үзээ. Би амар тийм одоо угсаа өөрөө эрүүл мэндийн тэмдэгтээ судалдаг ч юм уу те. Ягаад ч юм эрүүл мэнд амар сайн байсан. Тэгэл ингээл би бүр багшин ярьж байгаа юм болгоны бүр ингээ үрд мөх тогтоож явдаг. Тэгэл тийм надаас цус гараагүй гэдэг амар зүгээс амар хэцүү байдаг. Бүр амар мухай байдаг штэ. Тэг ингээд ямар ч гэсэн надаас цус гараагүй гэхээр за гэсэн чинь нөгөөт нь ингээл ямар ч гэсэн аа баг бичгээ бодсон заяа. Тэгснэ намайг хийсэн штэ. Би бүр ингээд fuck чи надад үерхчээд яаж ингэж чадж байна. Би бүр ингээд яг галзуурч исэн баха тэр үед. Би чамайг одоо хүртэл харж л байгаа шүү. Би ч гэсэн тэр шин ер нь бол яна намайг амар олон өөр хүнтэй унтцсан гэж бодож байгаа болов гэж шаналаад уйлж мөлж исэн. Нэг тиймэрхүү юм байжсэн. Гэтэ тэрнтэйгээ бол хамт 10 жил болсон л доо гэж. Тийм. Тэрнийхээ дараа юу? Тий. Тийм үү? Хойноогоо ячгаар тийг урал. Урлын бодог болчихсон. Тийм. Оо хэлээч. Харин би сая ингээд эхлээд ингээд ингэсэн чи дараа нь ингээд дахиад яваад харин за гайгүй юм байлгүй. За. Одоо зүгээр болсон. Зүгээр болсон. Окей, одоо яг энэ дээр нэг жоохон за. Окей. Тэгээ гоё юм ярьлаа сая. Гэтэ нэрээ энэс бол ер нь бол одоо нэг мохор цусагч хэлэх юм заавалчгүй тус гардаг нэг тийм ингээд нэг нийгэмд нэг тийм бол тэрнээсээ ер нь бол гарч болно гарахгүй ч болно. Тий. Тэгээд байж яах юм? Яагаад гарч болно гарахгүй цус гарахгүй байж болно гэж байна. Би нөгөө тэр үзэл бодлоосоо гарч болно гарахгүй болно гэж бодлоо. Тэгээд тэрэн дээр нэмж шилмэр байгаа миний нэг зүйл нь би зүгээр эмхтэн хүн болохоор л тэгж байгаа л та. Одоо жишээ нь залуучуудаас ингээ асуунгууд чамд ямар охин таалагддیں۔ Гэдэг юм гот. Өнгөрсөн цэвэрхэн байгаас гэж. What the fuck те. Ямар өнгөрсөн цэвэрхэн байхыг хүсэж байгаа. Тэгвэл би бол зөрүүлээ тэр эрэгтэй хүнээс чиний өнгөрсөн бас цэвэрхэн баймаар байна гэж асуумаар байгаа. Хэлмээр байгаа. Чи энэ дэр юу гэж чи? Өнгөрсөн цэвэрхэн байх чинь бас амар сонин шүү дээ. Одоо жишээлбэл пабликаар 3 хүнтэй үргэлж зүүн заяа. Олон нийтэд хэлэгцэн. Тэ? Гэл зураг мөрөнд тавьсан. Тэр чинь амар үнч үнэс үг шүү дээ. Би найз залуутай шүү. Би найз залуу энэ зураг тавьж байгаа шүү дээ. Гэтэл чимээгүй тэгсэн амар олон найз залуу цалцсан. Тэгсэн амар дарга бахан. Тэгсэн юус шоолж моддгоо. Тэг ингээд ийм дарга байна. Гаднаас харахад бол цавсан тэнгэр шиг харагдана. Гэтэ ингээд цаанаа бол ингээд дайд хүний өнгөрсөн is not цэвэрхэн, дайд хүн амар олон хүнтэй унтсан, тэр хүний майнд нь цэвэрхэн биш байгаа гэдэг тиймэрхүү асуудлууд бас байгаа штэ. Тэр чинь хин ч ялгаж чадахгүй байхгүй. Яг үндэ ялгаж чаддаг хүн гэвэл мэдгүй ээж нь л ялгах та тэр хүний ээж нь л ялгах мэдгүй. Тэг би нэг юм хэлье. Ингээд ёо одоо яхнуудыг ингээд заримыг нь бүр харангуут нь бүрдээд бүр нэг олон хүнтэй бүр олон жил тэгээд царай нь бүр нэг юм нэг тийм одоо broken мэддэгддэг юм аа нэг одоо ингээд хортой ингээ охтууд ингээ харангууд царай ингээ гялцаад байдаг чинь нэг тийм одоо shining гэж хэлээ л да нэг одоо гялцаад нэг тийм одоо vitality гэдэг хэлтэй тэрийг англиар одоо нэг тийм ирч хүчтэй нэг гоё нэг тийм тийм дотроосоо амар энержи ихтэй өөрийнхөө ариун нандин энержи ирэх тийм байдаг харин тийм бүр амар болон ингээд яахнууд ингээ харангууд нь тэгэл амар энергигүй нэг тийм юу одоо нэг цус сурах шиг байна. Чи яхаа хаана харж ирсэн? Юу? Сапорот гэх юм уу улаан. Жигнэсээ гэж байна. Зөндөө яхнууд мэднэ л дээ. Вау. Миний энергийг авч ирсэн. Тэгэхээр одоо тэр яханы биеийн дотроос бүх энергиуд одоо чам руу ингээд тална ингээд орсон байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэ олон жил юм л дээ. Тэгэхээр одоо гайг болсон. Одоо цэвэрлээ. Зүгээр. Нөхцөл. Гэтэ хүн ер нь ингээд хүнийг хараад ер нь гоё мэдрэмж яаж тэр хаанаас төрд юм бол те. Стесэн шүү ингээд хараад нэг ингээд татагдаж матагдал ч юм уу. Тэ нэг таалагдаж малагдал. Эсвэл vibration тийм л хараад нэг ёо гэдэг ч юм уу те тийм мэдрэгдээд идэгтэй сайн. Vibration одоо ингээд хүний бие чинь одоо бид нар зүгээр л мах цус гэж бодож байна үгүй байхгүй. Бид нарын ингээд зүрх байг бүг гэж цохилж байна. Бидний цус ингээд эргэлэхтэй энэ чинь
судасны ханаанд ингээд цус явж гэн чинь цахилгаан оронд сайн өсөж гэн бид нэр ингээд одоо гараа ингүүд энерги дээр мэдэрдэг одоо хүмүүс үзэж хардаг хүмүүс ингэж мэнгижсэн чинь энэ ч өвж ингээд хилждэг те тэр чинь тийм амар өндөр нарийн бараг шинжилгээ ухаан байдаг байхгүй юу тэгэхээр бид нэр яаж бие бинийгээ татдаг ч юм уу яаж одоо зөмбөлийн талаанд бие бинийгээ мэддэг эсвэл те одоо жишээлбэл бөөмө ч юм уу тийм хүмүүс амар их мэддэг штэ бид нар зүгээр энерги гэрэл мэдэрдэг зүгээр вибрац тэг хүний өөрийнхөө бодлоо ингээ өөрчлөх юм бол яг тэрэн дээр амар анхаарах хэрэгтэй. Би жишээ нь олон жил өглөө болгон өөртөө тийм affirmation хайр үг гэлдэг, өөртөө урам өгдөг. Тэгээд тэрнээс ингээ авах бол жил болгон ингээ эхлээд ерөөсөө тийм үг хэлж байгаа хүн ингээ ямар сони юм бэ гэдэг тийм өөрийн биш юм шиг санагддаг. Гэхдээ одоо бол надад нэг тийм бүр амьдралын нэг тийм хөвшил бараг нэг яг нэг төрлийн залбирал гэж юм явж байгаа. Тэгээ юм хийнгүүд нь яг ингээд хүний нэг vibration арай өөрчлөлтөд өөрчлөх боломжтой. Тэгэнгүүт нь яг илүү гоё хүмүүстэй танилцж эхэлсэн, илүү гоё харилцаатай болсон. Энэ affirmation-ыг бол нэг амар тайлбарсан байдаг. Bob Baker гэдэг манайха хайвал хаагаараа нэг ийм одоо нууцын хуйлмал те тэрэн дээр ингээд хамтарсаад тэрнийг амар судалдаг юм баггүй юу. Тэгсэн чинь тэрээр болохоор яасан гэхээр тэрээр тас мөнгөгүй жоо мөнгө төлөө хийж байгаагүй зүгээр л би бол баян надад бол мөнгө маш их байдаг. Надад мөнгө тогтмол орж ирж байдаг. Олон хөөсрээр. Иймэрхүү хэдэн дөрөв үгийг заяа тавтаа хэлээлэдэг гэсэн. Зүгээр тэрийг нөгөөдлөө ингээд сонсоол гэдэг гэсэн. Тэгэд тэрээр ингээд амар төгс намдаг уншаад гэсэн. Нэг имийг олон тавтаад бүр ингээд хөхлөө тавтан штэ. Тэгэхээр тэр давтаад байгаа юм нь одооний реалитинд болчдөг. Тэгэхээр одоо хин ч юу ч хүсэжсэн хин ч юу ч болохоор байгаа байхгүй юу. Яг одоо байгаа байдал чинь чиний хамгийн шилдэг дүр байж уг нь болохоор ертөнц. Нөгөө монголчуудын нэг үг гэдэг л да худлаа үгийг 1000 тавтвал үнэн болтгоо гэдэг үг. Яг үнэ. Тэгэнгүүтээ бас нэг Оросын нэг кино байдаг. Тэр нь болохоор нөгөө нэг юм эмхтэй өглөө болгон би бол хамгийн дурбал амсгүй гэж өөртөө амар болоо хэлдэг. Тэгээд тэр хүүхэн ингээм амар амжилттай байждаг. Нэг тиймэрхүү кино минь бас байдаг штэ одоо. Тэгэхээр аль үжээ дээр үеэс энэ нь бол ингээл хүмүүс ярьсаар л байдаг. Тэгэнгүүт яг хүмүүс тэрийг хэрэгжүүлэхгүй л аахгүй. Тэг би маргааш өглөөнөөс яг энийг хэлнэ. Би бол энэ дэлхийн хамгийн дурбал. Төл амар яд штэ. Тэгвэл толинд өөрийгөө харах болгондоо төл рүү хийж харж уулж болохгүй, зоворлж мөрлөхгүй. Тэгээ ингээд төл рүү харах болгондоо вау тэр ямар хөөрхөн охин бэ гэж хараад тэгэж хараад ваа ямар хөөрхөн охин бэ гэж хараад ваа. Би ихтэй усанд орсныхаа дараа бол өөрлөгөө нүцгэн гараал тэгэл өөрийнхөө бид ямар гоё юм бэ тэгэл тэр чинь амар хэрэгтэй байхгүй юу? Өөрөө одоо өөртөө хайртай байх юм. Өөрийгөө хайрлаж сурж ш одоо ер нь би найзлуутай болохоо. Би яагаад гэвэл өөрийгөө бүтэн хайрладаггүй болохоор би одоо хүртэл найзлаагүй байж магадгүй. Чи одоо яг өөрийгөө хайрлах дээр жишээ нь юу чамд өөрийгөө хайрлаж байгаа гэдгийг одоо мэдрүүлэх вэ? Өөрийгөө өөртөө хүндэтгэлтэй хандна. Одоо жишээлбэл би байх дургүй байгаа газараа би өөрийгөө хүчээр байлгаж өөрийгөө тэгж доромжлохгүй. Тэгээд одоо би одоо өөрийнхөө яг үнэндээ би хай найзуудтайгаа нийлэхээр жоохон уужмун гэсэн юм байна шүү дээ. Гэтэл би одоо өөрийнхөө төлөө үнэхээр өөрийгөө хайрладаг байсан бол би бол одоо уухгүй байж болж гин. Тэгээд орой эрт унтаж болж гин. Тэгэхгүй бол ингээ уцаараа оролдоо байгаад байгаа байхгүй юу. Тэгэхгүй эрт унтаад, эрт босоод тасгалаа 2 өдөрт нэг биш өдөр болгон тасгалаа хийдэг болоод тэг ингээд нүрээ өглөө орой руугаа тэг шүдээ болохоор юм эзэн болгоныхаа дараа угааж муугаад заяа тий. Тэгснэ ингээд сэтгэлзүйчдэр очиж ер нь өөрийгөө тэгэж өөрийгөө харьцлах гэдэг чинь дуусахгүй ажил шүү дээ. Миний хувьд өөрийгөө харьцлах ажил дуустдаггүй, өөрийгөө хайрлах ажил дуустдаггүй. Тэгээд өөр хүнийг хайрлах гэхээр жоохон сайн таа. Ядж байгаа би өөрийгөө яа гэж мууртай заяа. Яа одоо тэгээд тэр муурны эрүүл мэнд, муурны үс мөсний уналт, гялтганалт, шүд амны эрүүл ахуй бүхс нь ямар үнэртэж байгааг бүх юм би боддоо шүү. Яа, амар хэцүү. Яа, ээж нар бүр яаж тэгдэ? Би одоо ингэж бодонгууд л ивэ ээж минь. Одоо хүртэл миний төлөө намайг бүр хайчаагүй заяа бүр ингэж. Одоо хүртэл би бүр номер 1 чайл. Миний baby яаж ин чи өстө юу амар нэтмэр ин чи яаж ин мажин. Гэтэ би одоо ингэж одоо болооч би одоо хөшөрч өглөө. За тэгээ Henrys маань энэ бас манай бидний подкаст зочноос бүх зочноос асуудаг. Чиний нэг хөгжилтэй fail case хаваалцвал
болно шүү. Окей, хөгжилтэй fail cakes гэвэл одоо нөгөө нэг юу юм уу те? 50 50 үгсэг үү? Би 50 үгсэг үү? Нөгөө чинь 50 үгсэг үү болов? Мэдгүй ямар ч байсан л жоохон. Чи өөрөө яг юу бодож байна? Стефани гоё. Стефани гэж юу? Тий. За, ээжээрээ. За. Тэгээ яасан гэхгүй. Надад тийм амар тийм хөгжилтэй тийм фаны юм бол байгаагүй юм байна. Тэгээ ер нь бол миний амьдралд бол тийм амар юм бол тохиолдож байгаагүй юм байна. Агүй яг тэр кекс гэж тооц. За тэр ярихгүй мэдэж болохгүй байна. Нөгөө нэг өөр нэг асуулт хийлээ. Ер нь яг бид нар бас гоё кексийн талаар асуултууд асууж байгаа. Тэгээд амар сонин газар секс хийжсэн газар хаана? Ер нь бол зүгээр орноос өөр гэж юу? За хамгийн сонин гэвэл эмнэлэг сургууль 2. Өмнө нь ирж байгаагүй хариулт биш. Тийм байна. Харин тийм хүмүүс тэгэхээр гайхаад байдیں۔ Багуун амар боломжтой газар очиж гэдэг. Тийм л байна да. Тэгээд уулын орой ч юм уу те. Ер нь бол амар гоё газар хийж болно шүү дээ. Хөнгүү газар одоо Монгол оронд чинь ингээд зүгээр бид нар Улаанбаатартаа л ингээд нэг сая хэдэн зүйлээ байгаад байгаа болтгоо ш. Бус Монголын газар хаасан байгаа шүү дээ. Уулын орой агаарт харанхуй байсан уу, нартай байсан уу? Нартай байсан. Тэгээд цагаан өдөр ингээд нэг ч үйл байхгүй тийм байгаа. Нар шараад л бит хоёр бибинийг шараад л Хөх тэнгэр рүүгээ хараад хөх барьж исэн билээ. Дуртай байрлалууд хэрөө хийж болох юм бол ямар байна? Би дуртай байрлал гэвэл би бол бүхэл төрлийн байрлалд дуртай. Зүгээр миний фетиш шиг сонсмоор байна. Би ингээд одоо үргэжсэн бүх залуучуудаа нүрийг будчаад тэгээд хийдэг. Гэтэ ганц л удаа тэгэж яг надаа 2 удаа завшаа боломж өгвөл би 2 удаа би бүр насаарч тэгэж хийж чадна. Зүгээр бид нар чинь нэгээс олон удаа нэг тэгдэггүй байхгүй. Үнэхээр надад хайртай бол нэг 2 3 удаа тэгүүлнэ. Би ихлээр нүрийг бүр амар гоё бодно те. Өмсгийн янзлан, уруул муруул бүх юм янзлан сормоос нааж өгнө. Хүимэл ус мөс зүүж өгнө те. Тэгээд ингээд яг болж өгвөл бас палаж тэгээд шилэн төрхөө өмсүүлчихвэл бүр гоё заяа. Ууг. Гэтэ тэгэж бүр next level очсон байхгүй байгаа. Зүгээр яг нүрэл бодуулчихсан хүмүүс байгаа. Тэгэл яа тэгэл мейкаптай эрэхтэй хүн гэдэг бол надад таалагддаг. Яа, бүр тэгэл ингээл асхуу бүр тий. Гэхдээ тэгэл гоош надаа ингээл харангуй дураалын будгийн өнөр бодог шахны өнөр гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр чиний хайртай эрэхтэй хүнээс өмөртэй бодлоо. Тэнгүүд тэгэл ингээл тэгээд би нүр мөрөнд нэг амар хөрөхгүй заа. Ягаад гэвэл би бодгийн муухай олморг байгаа. Тэгээд нүр мөрөнд тэр нэг амар хөрөхгүй зүгээр ингээд өсмөсөө ингээл бариад ямарчсан. Ингээ гоё юм бодох нүрийг бодох дуртай. Нөгөөдөөр ер нь эмэгтэйчүүд яг секс хин гэдэг яг 100% мэдж байгаа юм бол тэгвэл ер нь ямар мейкап энэ дээр яаж ер нь мейкап артистийн үднээс ер нь юу гэж бодож яах вэ? Секси мейкап гэдэг бол бас яг уу те нэг relationship чинь эхний үедээ бол нэг бид нар гоё байн харагдах гэж үздэг штэ. Тэгэл үстэ тэгэл юу ч болох юм билээ. Уус охтууд чинь шууд дан мейкаптай эхэлж байгаа штэ. Гэтэл тэр чинь явсаар эмэгтэй хүн банк гэртээ нэг нүрэ боддоггүй штэ. Тэгээд боддоггүй л болж дуустдаг. Олон жил үргэсэн найз охин чинь тэгээд гэртээ байж байхдаа та хоёр боддоггүй л гэсдэг үстэ. Гадуур явж ивэл яг бас болох юм тийм үстэ. Гэтэ ингээ уруул муруулаа бутцсан байхдаа өмсөлцөж гэж мэгэл хэцүү үсттэй бас тий. Үгүй энэ ч одоо амар орчин үед амар төгс уруулын бодгонод гарчаад шүү дээ. Тэ одоо сүүл Jeffree Star нэг сурвалжны бод гаргасан байна. Тэр нь бүр нэр нь юу гэж fuck proof гэдэг нэртэй сурвалжны бодог. Тэгээ тэр болохоор хөлсөнд арилахгүй, нулимсэнд арилахгүй, шүлсэнд арилахгүй, юунд ч арилахгүй. Тэгээд тиймэрхүү юмнууд зөндөө байдаг байгаа шүү. Чи одоо яг ийм амар чухал ажлаа хаяад ингээд секс хийжсэн тохиолдол байдаг уу? Одоо яг ингээд нэг амар чухал зүйлээ орхиод үгүй би секс хийлээ яваад гэсэн тий. Ямар ажил тэгж орхив? За яг хөө үнэхээр хаягдчихсан ажил гэвэл яг секс хийжсэн болохоор хичээлээсээ хоцорсон. Тийм болохоор тэр хичээлээ цаг талсан тийм л чухал юм
таа. Тэрийг тэгж би хийхгүй. Ирээд танилцуулаад минь горцны шин гарц. Хичээлдээ явна. Тийм хичээлдээ явна. Бид нар амар буруу зүйл болсон бид нар харамсан байхгүй. Яг тэр өдөр яг ингээд миний очих хэвээр өдөр байсан байж таарсан байхгүй. Тэгээ би шээ. Би одоо энийг мангар юмтай юугаа хийж ингэ хичээлээ тасдаг байна яа гэж бодоод тэгэл. Тэгэл сургамж юм да амьдрал чинь сургамж. Тэрүүд би тийм үзээгүй байсан бол ирээдүйд одоо ямар ч чухал ажлыг таслах юм билээ тийм үстэй. Тийм шүү. Та одоо тэгээ дахиад хийдэж таслах байх юм шүү. Доотхтой баа өдөр тагтахыг л боддог та одоо аль болох хөшөрч байна гэж. Би хөшөрөхгүй л би юу хийж хөшөрөхгүй гэж бодож байгаа. Одоо ингээд юун дээр ер нь влог хийж байгаа хүмүүсийг ингээд анзаарах юм бол илүү нээлттэй болж эхэлж байна л да. Одоо ингээд сексийн талаар чөлөөтэй ярьдаг болсон. Тэгээ бүр одоо ингээд чөлөөтэй сексийг ингээд oral sex, anal sex тэ одоо юу гэдэг чинь ингээд бүх талаар ингээд яриад шүү дээ тэ. Тэр тал дээр одоо ер нь бас чам тийм түүх вэ нөө. Яг хоо би ингэж боддог заа. За хүмүүс чинь ингээд за яг бэлэвшил хэрэглэдэж штэ. Зүгээр бэлэвшил хэрэглэж амьдрдэж зүгээр пүсидик хоёрноо зориулж тэ. Гэтэл ягаад гайнер oral sex-ийг зүгээр охтуудын яг шууд ам дээр хийд юм бол тэр чинь болохгүй штэ. Ягаад гэвэл oral sex-ээр яг ижилхэн доор дамждаг өвчнгүүд бүгд яг дамждаг байхгүй. Бүр идэгчгүй өвчин тэ. Одоо юу гэдэг бүх юм oral sex-ээр дамжиж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд ч гэсэн одоо хамаагүй эрэгтэй хүнд одоо долоолж болохгүй гэсэн үг байгаа байхгүй юу. Одоо тэр хүн амны хүндийн ямар хүний ам чинь одоо манай аав одоо бактери байгаа шүү дээ. Манай ам амар заяа. Одоо чиний доотх чиний амнаас чинь цэвэрхэн байх хэрэгтэй газар гэж надад дандаа хэлдэг байсан. Тэг ингээд би тэрийг эхлээд за гэж боддог гэсэн. Одоо болохоор ингээд яг бодгож тийм байгаа байхгүй. Бид нар ам руугаа амар гадны биет оруулдаг. Бидний шууд орхоцсон байж магадгүй. Бидний хоолой өвддөг байж магадгүй. Бидний хил өнгөртэй байж магадгүй тэ амар асуудалтай байгаа шүү дээ. Тэгээд тийм асуудалтай өдөржингөө амаагагүй ч юм уус амаа хаяа унтаа угаадаг үү хаяа шүтэн орхоцсон. Хоолойдоо ангинтэй тийм хүн пүсийг чинь далаан гэдэг бол мохоо өстэй. Нөөстэй. Тэгээ ам нь өмхий ч юм уу тэ sometimes тэнгүүд амар гоё охин заяа. Амар гоё охин байлаа. Даа чинь би шүтэн жоохон царцсан гэдэг чи тэрийг мэдэхгүй шүү дээ шүтэн царцсан. Тэгээ ингээд чамд ингээд би идэд үгүй гэдэг чи юу хөө чи мэдэхгүй. Тэр би юм уусмаа нугаагүй нөхгүй. Хөөсөн нөхцөлтэй жоохон халалтай байгаа юу үгүй юу? Тэгэхээр юу амын сексийг хүртэл бэлэвчтэй хийдэг гэж байгаа байхгүй юу? Одоо эмэгтэй хүмүүс хөхтэй болохоор бэлэвчнийхэн цаанаас хөх хөстэй. Харин эмэгтэй хүмүүс олоолохтой болохоор хилэн зориулсан бэлэвч гэж байдаг. Эсвэл эмэгтэй хүний бэлэвч байгаа гэдэг ч юм. Тэгэхээр амын сексийг бэлэвчтэй хийх хэрэгтэй. Маш зөв юм хэлж байна. Тий. Энэ яг юм авпа. Тэр нөгөө нэг хомхоо долох гэдэг чи яг үүндээ халдварт өвчин шүү. Тий. Тэгэхээр одоо энэ дугаарын төвчнөр маань хейнерс байла. Сайхан илэн далангуу ярилцлаа. Тэгээ саяны бид нар бас айгүй олон юмнуудыг ер нь бол ярьлаа. Тэгээд та нар бас хэрэгтэй зүйлүүдээ ер нь бол тогтоогоод авч үлдээрээ тэгээ мөн бас яг энэ яг тэ аюулгүй сексийн тухай ярьлаа. Тэгээд тийм болохоор бас play safe гэдэг бяцхан бас манай ивент төгчийн билег байгаа шүү. Бэлгэвч байгаа шүү. Бэлгэвч хийж байгаад хөхөх хэрэгтэй. Окей. Эмэгтэй үе бэлгэж байгаа уу? Эрэгтэй үнийх. Эрэгтэй үнийх. Окей. Окей. Тэгээ бид хоёрын урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд та бас Хейнерсийн YouTube channel-аар ороод үзээрэй. Гой гой контентууд байгаа. Тэгээд дагаараа үзээрэй бас хэрэгтэй контент хийж байгаа шүү. Look me up on YouTube. Тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар бүгдээрээ олцгаая.